За сайн байцгаана уу залуусаа Икүн байна. 8 сарын 11-ээс 23-ны хооронд харилцаануудаа юу болов гэдэг дээр та хэдтэй тайлбар өгье. Мөн за эх 7 хоногт миний харж байгаа үнцэг ямар байгаа вэ гэдэг тал дээр бас ярилцъя гэж бодлоо. За нэгдүгээр ам доллар сул дээр одоо 8 сарын 11-ээс хойш буюу одоо бараг 2-7 хоногийн хугацаатай өндөр одоо магадлал дэвшүүлээд оролтууд хийгээд свинг барьсан байж байгаа. За гол шалтгаан юу вэ гэдэг дээр та хэдтэй тайлбар өгье. За нэгдүгээр 8 сарын дундуур Америкийн инфляцийн одоо 7 сарын дата цацагдсан байж байгаа. За тэр датанаас шалтгаалаад ерөнхийдөө ам доллар сулрах хэсэг маань бүр баталгаатай болох байсан. За тэгээ Америкийн маань инфляцийн зорилттой түвшин 2% дээр гэж яриад байгаа. За өнгөрсөн саруудад бол ерөнхийдөө ковидын үеэс хойш инфляц маань маш өндөр тоотоо бараг 9% гарч явж байгаад сая 3% дээр тогтцсон байж байгаа. 7 сарын дата маань 2.9 буюу одоо анх удаага зорилттой түвшин бол 2% руу ороод ирсэн байгаа. За тэгэхээр ерөнхийдөө яагаад зорилттой түвшин гэж яриад байгаа вэ гэхээр инфляц маань 2 түвшин дээр байх 2%-тай байхдаа эдийн засаг илүү сэргэлттэй бараг 1988 оноос 2022 оны хооронд бол 15.7% сэргэлттэй. За 3%-аас дээш инфляцийн маань түвшин байхдаа болохоор эсрэгээрээ 5% өсөлттэй ч юм уу маш бага хувийн эдийн засгийн үзүүлэлт удаашралтай байгаад байт юм билэ. Тийм болохоор ерөнхийдөө сая 8 сарын дундор инфляцийн мэдээ маань 2% болох одоо зорилттой түвшин рүүгээ орж ирсэн учраас 9 сард одоо холбооны нөөцийн сан маань Фед маань хүү хасах нь бодлогын хүүгээ хасч мөнгөний зөөлөн байдлага барих магадлал бараг 70-80% таа болж учирсан учраас 8 сард маш өндөр итгэлтэйгээр ерөнхийдөө доллар сул дээр оролтод барьсан байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногт маань одоо Jackson Hole гээд том санхүүгийн уулзалтууд болсон байгаа. За тэрэн дээр ерөнхийдөө том төв банкны ерөнхийлөгч нар яриа хийсэн. За тэндээс онцлог хамгийн чухал хүн нь одоо холбооны нөөцийн сангийн маань ерөнхийлөгч болох Powell яриа өгсөн байгаа. За Powell ерөнхийдөө 9 сард тэр уулзалтаараа сая 5 дахь өдөр одоо Powell-ийн яриан дээр хүү хасах нь бүр маш өндөр магадлалтай угаасаа ойлгомжтой болсон гэдгийг ерөнхийдөө мэдэгдсэн байгаа. За тэгээ хүмүүсийн таамгаар одоо Америкийн бодлогын хүн маань одоо 5.5% та байгаа. Энэ ондоо бараг 3 удаа хүү хасаад 4.5 руу оруулж ирнэ гэсэн ерөнхийдөө магадлал маш өндөр дэвшүүлээд байгаа. За тэгээд 9 сарын 19-нд холбооны нөөцийн сан маань ээлжид одоо хүүгээ бодлогын хүүгээ хасахаар байгаа. Ковидын үеэс хойш маш өндөр хүүтэй болоод ирсэн. За зээлийн хүү дагаад өсчдөг учраас ерөнхийдөө зах зээл маань нэлээд мөнгөний нийлүүлэлт багтаа хумигдсан байдалтай долларын ханш маань нэлээд чанга бариад ирсэн. Тэгэхээр ерөнхийдөө 9 сарын 19-ноос ахуулаад ерөнхийдөө зөөлөн бодлого баригдаад ер нь доллар сулрах чиг хандлага одоо 9 сар хүртэл баг чиглэл маш тодорхой болж байна. За тэгээд тухайн уулзалтан дээр яг хэдэн хувиар хүү хасах нь бол ямар ч хэсэн яригдаг байгаа. Гэхдээ ер нь бол баг 0.5%-аар хүүгээ хасна гэж яриад байгаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо бол эх 7 хоногийн чиглэл маань одоо алтан дээр жишээлбэл өнгөрсөн 7 хоногт доллар сулраад 2531 гээд ерөнхийдөө түүхэн all time high гэдэг price руу очсон байгаа. Тэгэхээр эх 7 хоногт одоо бодлогын хүү хасах нь тодорхой болсон учраас алт маань өшөө дээшгээ хаа хийгээд явах бах. За яг хэд хүртэл явах уу гэдэг дээр бол тодорхой таамаг миний хувьд бол байхгүй байгаа мэдээж хинч мэдэхгүй. За миний хувьд бол эхний байдлаар ямар ч гэсэн 2600 700 руу бол очих واخа. За тэгээд 11 сараас юмий гэж мэдхгүй баг 3000 руу ч чиж магадгүй энэ жил ерөнхийлөгчийн сонгуультай байгаа учраас. За GBP USD эднэр маань болонгууд бараг GBP USD маань бараг 450 бивс өссөн хангалттай ашиг хийж явж байгаа. NZD USD, AUD USD маань ашигын 1-2 дахь таргет руугаа ерөнхийдөө өрцөн өшөө дээшээ ерөнхийдөө өсөж доллар сулрах хандлагатай байгаа. За доллар Swiss franc дээр болонгууд нэг удаа stop loss цохиулаад дараа нь Америкийн жижиглэн худалдааны мэдэн дээр stop loss цохиулчаад дахиад энэ дээр ийдсэн байгаа. За доллар Swiss franc өшөө доошоо унахаар байгаа. За тэгээ энэ жилийн ерөнхийдөө хамгийн их яригдаад байгаа гол сэдв доллар йен байгаа. За долларын йен дээр болонгууд Японы төв банкны ерөнхийлөгч маань хэрвээ Америкийн төв банк хүүгээ хасах юм бол ерөнхийдөө йенийг өшөө доошо буюу 140 бараг 130 руу харж байгаа. За хэрвээ йенээ хасахгүй бол ерөнхийдөө 145 хавцаад рейнжлэн гэсэн яриа өгсөн байсан. Тэгэхээр 9 сарын 19-нд хүү хасах маань тодорхой болсон учраас ерөнхийдөө энэ одоо оны хамгийн хүчтэй swing short явах арилжаа жишээлбэл USD yen гэж харагдаад байгаа. Тэгэхээр залуусаа ерөнхийдөө бараг 9 сарын 19 буюу бараг 9 сар дуустал энэ ерөнхий том чиглэл маань тодорхой болцсон. Тийм болохоор ерөнхийдөө болж өгвөл залуусаа ам доллар сул дээр оролтууд хийгээд
За мэдээж зах зээл дээшээ доош liquidity үүсээд байгаль зэргийн доллар чангалсан мэдээж рейнжэд явж таараа. Гэхдээ ерөнхий том чиглэл маань ерөнхийдөө доллар сул гэдгийг ерөнхийдөө ойлгоод авчаараа залуусаа. За тэгээ бүгдэнд нь амжилт. Эх 7 хоног дээр маш сайн арилжах болтугай.